За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Улс чуу сайтай хамт олон үүнийг хэрхэн хийдэг вэ гэсэн буланг тэглүүлж байгаа. Бид энэ удаа за Ус аймгийн одоо гэрэл зөрөгчин Дамиргийн Баттулгахтай уулзахаар болсон байна. Гэтэ яг одоо л нэвтрүүлгийн талаар хэлээг байгаа. Уулзаад хамтдаа хэлээд үзье. За хаашаа явах чинь? Нүүдлийн зургандаа явд юм уу? Нүүдлийн зурганд явах чинь. Манад нэг юм Улс чуу сайтын шин булан ах. Үүнийг хэрхэн хийдэг вэ гэдэг. Тэгээд таны нүүдлийн зурганд явах гэж байгаа гэхээр чинь төр зогсож байгаа гэдээ уулзах гэдэг. Учир нь бас нүүдлийн зургийг ер нь дарахад ер нь ямар процесс өрнөж зураг хэрхэн бүтэж байгаа түүхийг харуулад бид нар хамт явуулах байх. Болдгүй яах вэ? Та хэд завтай байлаа явна шүү дээ. Завтай. Хамт явах гэдэг л. Тийм. За тэгэхээр ямар ч гэсэн үүнийг хэрхэн хийдэг вэ булан маань. Одоо оролцогч маань түгээх маань зөвшөөрлөө. Тэгээд хамтаа явж нүүдлийн зураг хэрхэн бүтэж байгаа талаар хамтаа суралцлаа. Өнөөдрийн маршрут хаашаа вэ? Өнөөдрийн маршрут одоо энэ Тариалан сумын Бургастай багийн чиглэлд явж байна. Яг өдөөд одоо энэ Өвөн говийн холбоо багийнхан Тариалангийн Бургастайх нь одоо ингээд энэ зүүн шил рүүгээ гарч бууж байгаа нөгөө бас нэг огны нүүдэл хийгээд байгаа байхгүй ингээд. Тэр чиглэлд одоо нэг өнөөдөр нэг хоёр тэмээтэй айлын сур гаргасан байгаа. Тэгэл тэр айлуудыгаа яг одоо замд нь яг л үдл босгоол явж байна. За гэдэг илүүдрээ улаан уус. Энэ улаан говоос гараад 57-8 км л явах шүү. За айлаа олж ийн. Айл одоогоор 90 лилэд өгсөн байх. Багцаагаар бол нэлээд өгсөн байх гэж бодож байна. Одоо нэг 4-5 км-т таарч болов гэж бодож шүү дээ. Ер нь бол бид нар одоо ингээд 60 км чинь энэ Бургастан бааз байдаг шүү дээ. Бааз дээгүүр бол ер нь тэгэл таарч ирнэ. Эрт юм байлээ жил болгоно. Нүүдлийн зураг ер нь аваад эднэл болж байна. Нүүдлийн зурагч нь 16 оноос хойш авсан шүү дээ. Яг 10 жил болж шүү дээ. Яг 10 жил. Тэгэл өвөл, хавар, намар, 100 гэл. Яг дөрөв үлрэл. Нүүдлээ тасаад. Олохгүй юу бас гарна үстэй. Гарна. Өчтөр бол олоогүй шүү дээ. Өчтөрөөс явсан юм да. Тий. Ер нь фэлддэг үед бол бас байгаа шүү дээ. Жишээлбэл нэг 5-аас 2 нь одоо тэгэл фэлдэж байгаа шүү дээ. Тэгэл 3-ыг нь бол ичнээ уул хаданд байдаг сүлжээмэлжээ муутай учраас тэр болгоныг найдвартай холбогдох учраас чадахгүй байгаа байхгүй. Сургаар ерөнхийд нь явж очиад тэгэл зам зуур явж байгаа энэ машинуудаас тий нүүж байгаа айлуудаас нь ингээл сураг гаргаж байгаа л болж байгаа шүү дээ. За нүүдэл маань энд гараад ирж байна. За Баттулгах маань энд нүүдлээ тосоод гараад ирсэн. Гол зэвсгээ гараад ирсэн. Одоо энэгээр нэг гараад ирж байгаа яг нэг өссөсөн дээгүүр гарч иж байгаа энэ нэг юмнуудыг авах хэрэгтэй. Бидний хоол олон тэмээс 1 2 3 4 өөр юу очиж явж байна. Одоо энэ хүмүүстээс асууя. Өөр эднийхээс өөр тэмээ начаатай айл байна уу юу тийм ээ? Тэгье. Тий, одоо юм өсөр гарч ирнэ одоо гол. Тэрийг холоос очиж яхан юу гэж байгаа давна. Тагд гой дүрсээ аваараа. Сайхан урч гинөө. Сайн явж явна уу? Сайн явж байна. Хаа хурш байна.
Маш тэр. За бид хэд нэг ойр зураг аваад хаврын нүүдлийг зураглаа явж байгаа. Жил болгоно л явдээ. Танаа нүүдлийн арталт урталт хажууталт нь гараад баах нэг хэсэг явах хаа. Бүр Улаанбаатар хотоос гэрэл зурагчд одоо Монгол банкаар авчирээд тэгээд одоо Тэмээ нүүдэлтэй таарад бүр зориуд ингэж 2-3 хоног хүлээж агаад Тэмээ нүүдлээ ямарчсан олоод ингээд гоё зохиомжлоод авчинаа. Өнөөдөр гоё гэрэл сүүдэр нарны тусгал мосолсны янзын гоё таарсан. Газар орны байрал тэгээд маш ингээ гоё байгаль бас өөрөө гоё ингээд нөгөө хаврын бас үр хүчтэй гоё салхитай байгаа учраас өөр нөгөө Тэмээнийхэн зогдор могдор хийсээд илүү л гоё болж байгаа шиг байна зураг. Тийм энэ гэрэл зурагчдын хувьд эн чинь бас нэг ач холбогдол гэдэг юм уу тий. Эн чинь өв соёлыг олон нийтэд бас сурталчилж өгч байгаа. Өв соёлоо цаашаа хайрлаж хамгаалах тий. Бас энэ ховор ийм моментуудыг ч бас ингээд бас олон нийтэд ингээд танилцуулах, үлдээх, хүүхэд залуучуудад сурталчлах. За өв соёлоо хадгалж үлдэхэд бас энэ гэрэл зургийн өөрийнх нь ач холбогдол үнц нь маш их штэ.